Брейдийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа тусгаар тогтнолын талбайд гарч байна. Галт төмрийн аюулаас 2 хүүхдийн амь насыг авран хамгааллаа. 10 настай хүүхэд бусдын асаалттай үлдээсэн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэлийг тогтоожээ. Захин орчны залилах гэмт хэрэг Facebook-ээс хальж, Instagram, Telegram, TikTok-оор өргөжлөө. Халх голын байлдаанд амь өргөцсөн зөвлөлтийн цэргэн булшиг эрен хаах ажиллагаа үргэлжилж байна. 91 настай араднаа дахин ялалт байгууллаа. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Брейдийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа тусгаар тогтнолын талбайд гарч байна. Монгол Оросын жижиг дунд бизнес эрхлэгчид харилцан туршлага судлах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах зэрэг зорилгоор Чингэлтэй дүүрэг өнгөрсөн жилээс тус үзэсгэлэн худалдааг зохион байгуулж эхэлжээ. Ахуйн хэрэглэнээс эхлээд хүнсний бүтээгдэхүүн, бас шинэ технологийн гэр орон сууц гэдэг их олон сонирхолтой зүйлүүдээр бас энэ технологийн шийдлийг харуулсан өвөрмөс бас үзэсгэлэн худалдааг энэ удаагийн үзэсгэлэн худалдан дээр гарч байгаагаар онцлог байгаамаа. Хүнсний шинэ бүтээгдэхүүн, суулгац, бордо, бэлэг дурсгалын зүйлс, барилгын материал, нийтийн хэрэглээний бараа болон бусад олон зүйлийг энд дэлгэсэн байна. Отличное настроение, приехал прекрасная погода. Брейдийн тэргүүлэгч 20 аж ахуй нэгж байгууллага энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Монгол улсад үйл ажиллагаа эрхлээд 5-6 жил болсон компаниудад байгаа. Бүх бүтээгдэхүүн амттай, шинээрээ, дөнгөж урьдчилан авчирсан. Ирээд амтлаарай. Покупайте, дегустируйте. Чингэлтэй дүүргийн захиргаа Улаанбаатар хот дох Монгол улсын ерөнхий консулын газар, Бүгд найрамдах Брейд улсын засгийн газар, экспортыг дэмжих төв, Байгаль Экспо үзэсгэлэнгийн компани хамтран зохион байгуулж байна. Сонирхуулгаад тус үзэсгэлэн худалдаа улирал тутамд болно гэдгийг зохион байгуулагчдын зүгээс амлаллаа. Онцгой байдлын алба хаагчид ахуйн галт төмрийн аюулаас 2 хүүхдийн амь насыг авран хамгааллаа. Тодорхойлбол өнөө өглөөний 9 цаг 20 минутанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо олонлог сургуулийн хажуудах орон сууцад гал гарсан тухай дуудлага мэдээлэл онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу галт төмөр унтраах аврах 14 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход тухайн орон сууцны 12 давхрын айлд гал гарч байсан бөгөөд дотор нь 2 хүүхэд цоочтой байжээ. Иймд яаралтай аврах ажиллагааг зохион байгуулж хүүхдүүдийн амь насыг авран хамгаалж галыг 9 цаг 55 минутад бүрэн унтраасан байна. Цагдаагийн байгууллага 10 настай хүүхэд бусдын асаалттай үлдээсэн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан 4 үйлдэлийг тогтоон шалгаж байна. Тодорхойлбол Сонгон Архын дүүргийн нутаг дэвсгэрт машиндаа суулгасан байсан бага насны хүүхэд Toyota 41 маркийн тээврийн хэрэгслийг унаад зугтсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Шалгалтаар эргэн дэгийн машинд жоохон сууж дулаацаад бууй гэж хэлж суусан 10 настай эгэгч тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийг дэлгүүр орсны дараагаар машинын зөвшөөрөлгүйгээр унаад явсан нь тогтогджээ. Дээрх бага насны хүүхэд урд өмнө нь 3 хүний асаалттай үлдээсэн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр унаж явсан зам дагуу орхисныг тогтоогод байна. Захин орчны залилах гэмт хэрэг Facebook-ээс хальж, Instagram, Telegram, TikTok-оор өргөжлөө. Түүнчлэн хурамч сайт, хурамч дуудлага мөн AI буюу хиймэл оюун ухаан өргөн хүрээтэй тархаж хүмүүст ихээхэн хохирол учруулж байна. Тухайлбал он гарснаас хойш хүмүүс 7.3 тэрбум төгрөгийг Telegram аппликейшнээр дамжуулан залилуулад байна. Захин орчинд бүртгэгдсэн гэмт хэргийн 86%-ийг залилах гэмт хэрэг эзэлж байгаа бөгөөд он гарсаар нийт 18,605 гэмт хэрэг бүртгэгдснээс 70% нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Тиймээс нууц үг хэцүү байх, давтагдахгүй байх, гар утсанд ирсэн сэжигтэй имэйл, линк, мессежийг нээхгүй байх, танихгүй гадаад кодтой дуудлага мессежээс сэрэмжлэх, захим халдлагад өртснөө мэдвэл нэн даруй банк руу залгаж дансаа хаалгах, цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг анхааруулж байна.
Халах голын байлдаанд амир өгцөн цэргийн булшиг эрен хайх судалгаагаар Оросын иргэн Булатов өөрийн элен цөвөө дислэгч Игорь Петрович Масалкины шарлыг олж тогтоожээ. 85 жилийн дараа 2500 км-ийн цаанаас харь оронд өвөг эцгийнхээ шарлыг олно гэж тэрээр огт төсөөлөөгүй байна. Тэрээр хувцсныхны ингэрдээсэн хоолны толооноор өвөөгөө таньж мэджээ. Халах голын байлдаанд зөвлөлтийн 2500 цэрэг гэрс сургуу болсон гэсэн мэдээлэл байдаг. Тиймээс тэдний арга гэрт өөрийн адил гайхамшиг бэлгэлэхээр тэрээр энэ жилийн хайгуулын ажиллагаанд сайн дураар оролцож байна. Миний элен цэцэг Игорь Петрович Масалкин гэдэг тэслэгч цалтай хүн байсан. Яг эндээс өнгөрсөн жил одоо цогцсыг нь олсоо. Харагдах байдал нь гэвэл одоо байлдааны сум галт хэрэгсэл олноор нь өргөөд энэ дээшээ одоо гаргах гэж яваад ам өргөцсөн ийм байдалтай болцсон. За өөрийг нь биеинд хүртэл маш олон одоо сум ингээд зүйлттэй байсан гинэ. Тэгээ зүүхийг нь зүүгээд одоо өргөхийг нь өргөөд одоо өөрийн талын цэргүүдтэй одоо сум галт хэрэгслийг нь хүргэх гэж яваад яг эндээ ингээд нас барсан юм шиг байдалтай болцсон. Монгол Улсын хамтарсан баг энэ сарын 20-нд хайгуулын ажлаа эхлүүлсэн бөгөөд энэ хугацаанд 14 дайчны булшиг бусад техник хэрэгслийн хамт илрүүлжээ. Тэд энэ сарын 25 хүртэл ажиллах бөгөөд ирэх намар дахин эрен хайх ажиллагааг зохион байгуулах юм а. 好，54有机会，55、56、57，有没有8分内？59可以，7分59秒，8分内，软了车了。 91 настай цэрэнгийн Араднаагаа дахин ялалт байгууллаа. Тодорхойлбол 50 улсын Тайпай хотно олсон дэлхийн мастеруудын наадамд 90-94 насны ангилалд 100, 200, 400, 800, 1500 метрийн гүйлтийн төрөлд оролцож, тус бүрд нь алтан медаль хүртээд байна. Тэрээр өмнө 4000 руу тамирчин оролцсон. Америк нэгдсэн улсад болсон тэмцээнд мөн дээрх төрлүүдэд алтан медаль хүртсэн. Энэ удаад Азид инхүү тэргүүллээ. Спорт гэдэг эв нэгдэл, найрамдал, талархлын баяр юм. 5 алтан медалаар Монголын баг тамирчдаа нэмэр ханд боллоо хэмээн дэлхийн аврах гавьяа тамирчин Араднаа өгүүлж байна. Айс клубын цөөн хормын мэдээ байла. Амралтын өдрүүдэд ая тухтай өнгөрүүлээрэй.